За энэ өдрийн мэндийг хүргэе Зангийн аудио бүгдээ хамтгаа та бүхэндээ талархлаа. За ингээд өнөөдрийн мэдээлэлээр та бүхэндээ нацист Германы удирдагч Адольф Гитлертэй холбоотой мэдээллийг хүргэе. За Адольф Гитлер бол амнасаа эвгүйтгсэний дараа Герман даяар амиа орлолт маш ихээр нэмэгдсэн. Учир нь юу гэхээр тухайн үеийн данд Орос улбаны улс 24 сая хүнээ ингээд алдсан. Энэ ууга шууга Германы ирэг дээр тайлна гэж үзчихсэн учраас Герман даяар амиа орлолт нэмэгдэжсэн. Тэр дундаа цэргийн өндөрдөд албан тушаалтнуудад энэ харгислал маш хүндээр ирж болцсохгүй гэж тооцоолж байсан учраас ээлж дараалан амиа орлолт ингээд нэмэгдсэн байдаг. За тэгвэл Адольф Гитлертэй холбоотой товчхон мэдээллийг хүргэе. Гитлер гэж юм бэ? Үүнтэй холбоотой мэдээллийг хүргэе. Гитлер нь 1889 оны 4 сарын 20-нд Австрийн нэг жижиг тосгонд ингээд төрөөд 1945 оны 4 сарын 30-нд Берлинд гэр бүлийн хүн буюу Брауны хамт амиа игүтгэсэн байдаг. За тэгвэл Адольф Гитлер нь Германы улс төрж Германы үндэсний социалист ажилчны нам буюу нацист намын удирдагч. 1933-аас 1945 онд Германы канцлер, 1934-аас 1945 онд одоо төрийн тэргүүнээр ажиллаж байсан ийм хүн. За тэгвэл түүний аав ээжийн талаарх товчхон мэдээллийг хүргэхэд эцэг нь Адольф Гитлер 1837 онд төрөөд 1903 онд ингээд амь насаа алдсан. Одоо түүний ээж нь Клара Гитлер 1860 онд төрөөд 1907 онд ингээд амнасаа алдсан байдаг. Гитлер нь 1889 оны 4 сарын 20-нд Австрийн нэг жижиг тосгон ингээд төрс 2 хоногийн дараа Померин гэдэг сочид буудлын ингээд төрс 2 хоногийн дараа тэрээр Адольф нэрээр загалмайлуулж сахилд хүрсэн. Тэр нүүр царайгаараа ихтэйгээ их адилхан төрсөн. Тодорхойлох юм бол ээжигээ их дуурайсан гэсэн. Тэгвэл Адольф Гитлер нь дэлхийн 1-р дайнд оролцож одон медалаар шагнуулсан дайчин Гитлер 1920 онд нацист намын анхны хэлбэр болсон Германы ажилчны намд элсэж 1921 онд одоо удирдагч болж исэн түүхтэй юм байна л да. Ингээд 1923 онд бүтлгүйцсэн төрийн эргэлтийн дараа шоронд хоригдоод гарч ирээд үндэслэхийг үзэл, семитийн эсрэг үзэл, коммунизмын эсрэг үзлийг өөрийн өвөрмөц илтгэх ур чадвар, ярих ур чадвараараа сурчлан олонний дэмжлэгийг ингэж тухайд авч ирсэн. Улмаар Гитлер 1933 онд Германы канцлер болж удалгүй тоталитар фашист дарангуулыг ингэж тогтоосон. Гитлер Германы газар нутгаа тэлэх зорилгыг гадаад бодлогодоо тууштай баримталж улсынхаа нөөц баялаг эдийн засгийг энэхүү зорилгод маш ихээр чиглүүлж ажиллаж байсан. Тэрээр Вермахтыг дахин сэргээж 1939 оны 9 сарын 1-нд Польшийг довтлон эзэлсэн Европ дэлхийн 2-р дайны эхлэлийг тавьсан гэж түүх судлаачид үздэг. Түүх судлаачид энэхүү дэлхийн 2-р дайны эхлэл гэж үздэг. Ингээд 3 жилийн дотор Герман тэнгэрлэгийн гүрнүүдийн хамт Европын ихэнх хэсэг, Африкийн зүүн ба зүүн өмнөд Аз, мөн Номхон далайн ихэнх хэсгийг эзлэн авч байсан. Гэвч холбоотны гүрнүүд 1942 оноос санаачлагыг гартаа аваад 1945 онд Германыг тал бүрээс нь довтолж эхэлсэн. Түүний удирдсан зэвсэг түвш нь дайны үеэр олон харгислал үйлцсэний дотор 6 сая еврейг хоморглон устгаж нийт 17 сая энгийн иргэнийг системчлэн хороосон байдаг. Маш их харгислыг энэхүү дэлхийн 2-р дайны үед ингээд бий болгосон. Өдөөс маш их хүнийг харгислан хороосон байдаг. Ингээд 1945 он дайн дуусч байхад Гитлер олон жил нууц амраг байсан Эва Браунтай гэрлэж 40 хүрэхгүй цагийн дараа шинэхэн гэрэл соосоод дайсны гарт орохгүй гэж амиа цог ээгүүтгсэн байдаг. Гэвч тэрээр үзэл бодолтой үнэн ч хүн байсан ч өөрийн бүтээсэн улсаа холбоотны улсуудад яаж захирахыг харж дэвчих хүлээ гэдэг үднээс энэхүү шийдвэрүүдийг ингээд гаргасан байдаг. За тэгвэл эргээд мэдээлэл рүү оръё. Герман даяар яагаад амиа орлолт нэмэгдсэн бэ гэж. Дайны төгсгөл хавцаа Гитлерийн үхэл ямар нэг стратегийн чухал давуу тал холбоотнуудад өгөөгүй ч үлдсэн нацистуудыг цаашид тэмцэх хүсэлгүй ингэж болгосон. Гал цогийг ингээ мохоосон гэсэн. Гитлер Геббельс нарыг амиа орлосны дараа Лейпциг хотын дарга тэргүүтээ бусад албаны хүмүүс хор ууж нөгөө ертөнц рүү мөн арилсан тий. Мөн Деми хотод 3 өдрийн дотор 1000 орчим оршин суугчид зөвлөлтийн цэргүүд тулж ирснийг мэдээд бөөнөр ингэж амиа орлсон. 3 дугаарынхан удирдагч нас барахаас өмнө нацистийн энгийн цэргүүд холбоотны цэргүүтэй нэгдэн коммунистуудын эсрэг тэмцэх багш боломж байсан. Гэвч нэг нь Гитлер амиа орлсон гэдгээ мэдээ засагдсан тул бүгд итгэл найдвараа алдаадсан. Учир нь юу гэхээр Адольф Гитлер Герман улсыг байлдан дагуулжсэн.
цэргүүдэд ирчвч өгдөг байсан. Тэдний итгэл найдвар болсон. Гэвч Адольф Гитлер амиа оролцсны дараа цэргүүдийн гал нь мөхөж эхэлсэн. Герман даяар хэдэн мянган иргэн удирдагчийн араас явахаар ингээд шийдвэр гаргасан. Ялангуяа хорих лагерын ажилчид өөрсдийг нь хэрхэвч зүгээр өнгөрөөхгүй гэдгийг мэдчихсэн учраас үүнээс өөр сонголт байгаагүй. Хэдийгээр дайн дууссан ч гэсэн ямар нэгэн байдлаар энэ хорих лагерт ингэж ажиллаж хүмүүсийг тамлан зовоож исэн улсад мэдээ цаазаар авах ял хүлээжсэн нь ойлгомжтой. Мөн Оросын цэргүүд ингээд тэднийг зүгээр үлдээхгүй гэдгийг хүртэл мэдчихсэн учраас амиа орлолт ингээд шил дараа ингээд гарч ирсэн байдаг. За тэгвэл Гитлерийг ингээд амнасаа алдсны дараа цэргүүд яасан бэ гэж. Гитлер өгөөд чи одоо Рейхстаг эзлээд чи одоо дайн шууд дуусаагүй. Карл Дониц 5 сарын 7-нд албан ёсноор одоо бууж өгөх гэрээнд гарын үсэг зурх хүртэл тулалдаа энэ тэнд үргэлжилж ирсэн. Энэ гал цогоо алдааг байсан цэргүүд. Гэвч 5 сарын 2-оос эхлэн тэр өдрийг хүртэл нацистийн цэргүүд зөвлөлтийн цэргүүдийг нутгаас зайлуулах орлогыг зогсолтгүй хийсээр байсан. Зарим нэг хотуудад гэсэн үг шүү дээ, тэ. Жишээлбэл Карл Дониц, Людвиг Шеверинпон мөн хамтран Лисенбургийн одоо засгийн газар гэгчийг одоо байгуулад 1945 оны 5 сарын 23 хүртэл дайныг үргэлжлүүлж байсан юм. Түүхтэй юм байна. За тэгвэл энэ Адольф Гитлерийг амнасаа игүүтгсэний дараа түүнийг биеийг нь Орос улбаны улс үе зөвлөлтийнхэнд олдлуулахгүй тулд нэн даруй ингэж чандарлсан байдаг. Энэхүү чандарлах ажиллагааг түүний одоо жолооч болон хоёр туслах ингэж гүйцэтгэсэн байдаг. Гитлерийн бол тухайд хамгийн сүүлчийнхэн тушаал өөрийнхөө болон эхнэр Эва Брауны цогцыг зөвлөлтийнхэнд алдахгүй тулд шууд чандарлах үүргийг ингэ өгсөн. Гэвч тэр үед улаан арим тэдний хорогдох барьд бараг тулаад байсан учраас гал асаах ямар нэгэн боломж олох хэцүү байсан. Тиймээс ойролцоох нурсан гараж дотор байсан машинуудаас 200 литр шатхууныг цуглуулж аваад хорогдох байрыг яг хажуугийн хашаанд Адольф Гитлер болон Эва Браун нарын цогцыг шатааж эхэлсэн тийм. Энэ бүгдийг хийсэн Гитлерийн жолооч хоёр туслахын зөвлөлтийнхөөс өрсгийн тул цогцснууд дээр байн түлш нэмж асааж тийм галыг улам ингэж ахгуулж байсан. Түргэн шатаах ингэ хичээж байсан. Тэгингээр нацист Германы бусад томчууд болох Мартин Борман, Жозеф нарыг иймэрхүү байдлаар мөн амиа оруулсан байдаг. Гитлер болон түүний гэрэг Браун нарыг чандрыг ойролцох шууданд болсон бөгөөд хожим нь түүнийг зөвлөлтийн нууц албаныхан илрүүлж ингээд олсон байдаг. За тэгвэл Адольф Гитлерийг ингээд амнасаа игүүтгээд ер нь Герман улс болохоо байлаа гэсний дараа цэргийн томоохон албан тушаалтнууд оргосон байдаг. Зарим нэг нь бууж өгсөн байдаг. Гэвч тэд нарыг сайн хувь заяа ингээд угтаагүй. Үүнтэй холбоотой мэдээлэл өгөх. Зарим офицерууд нь аль эртээ зогтож эхэлсэн боловч нацистийн томоохон албан тушаалтнууд 4 сарын 20-нд Гитлерийн төрсөн өдрийг тэмдэглэх хүртлээр хамтдаа байсан. Үүний дараа тэд бүх ачаа баглаад Англи Америкийн цэргүүдүүд бууж өгөхөөр ингээ явцгаас зөвлөлтийнхэн тэдэнд яавч сайн хандахгүй гэдгийг мэдэж байсан болохоор Англи Америкийн цэргүүдэд олзлогдсон дээр юм байна гэдэг шийдвэрийг тухайн үед ингээ гаргаж ирсэн байна. Ийхүү Гитлерийн өхлийн дараа Берлиний баруун талаар урсгах жижиг голыг нацистууд үү олноороо гаталж ирсэн. Тухайн үед яг тэр хэсгээр гол урсж байгаа мө гүм үү гэж мэддэггүй боллоо. Маш олон германууд ингэж голыг гаталж ирсэн баг. Томоохон албан тушаалтнуудаас гэвэл Гитлер хамгийн ойрын хүмүүс тооцогддог байсан Херман, Хенрик мөн хамгийн түрүүнд энэ хоёр хүн дөрвөж эхэлсэн. Гэхдээ тэдэнд Америк англичууд өршөөнгүй хандах нь бүүл тэд нарыг шууд шүүх хурлаар оруулаад цаазаар авах ялыг ингээ оноосон, гүйцэтгүүлсэн байдаг. Мөн Геринг Гиммлер хоёр бууж өгөх гэж байгааг мэдсэн Гитлер амиа орлохоос өмнө энэ хоёр хүнийг өндөр дэд албан тушаал дээр ингээ томилсон байдаг. Ингээд өнөөдөр та бүхэндээ одоо нацист Германы удирдагч Адольф Гитлер одоо үүнтэй холбоотой мэдээллийг хүргэлээ. За тэгэхээр та бид бас тодорхой хэмжээний мэдээлэл авсан баг гэж бодож байна. Адольф Гитлер бол ингээд 1945 оны 4 сарын 30-нд Берлинд бол гэр бүлийн хүний хамт одоо Брауны хамт амнасаа игүүтгсэн байдаг. Тухайн Браун гэдэг эмэгтэй бол Адольф Гитлерийн нууц амраг байсан. Ингээд гэрлэлтэд баталгаажуулсны дараа 40 цагийн дараа цогтой амиа орлсон байдаг. Учир юу гэхээр дайн дууч Герман ялагдаж Адольф Гитлер өөрөө амьдараа баригдахыг хүсээгүй, мөн нүдэн дээр нь Герман улс ингэж мөхөж байгааг харахыг хүсээгүй учраас энэхүү шийдвэрийг гаргасан баг.
Мөн Герман улсад ингээд маш олноороо амиа итгэх тохиолдлууд ээлж дараалан гарсан. Учир юу гэхээр энэ Орос улбаны улс бол зөвлөлтийн тухайн үеийн дайнд алдсан хүмүүсийн тоо толгоогоор германчуудыг өв оморглон устгах нь тэднээс харгас хандна гэж ингэ бодож исэн учраас ингэж амиа орлох шийдвэрийг Герман даяар ингэж гаргаж исэн болов уу гэж бодож байгаа юм. Мөн цэргийн өндөр дэд албан тушаалтнууд Орос улбаны улс зөвлөлтийн бидэнд одоо маш муугар хандна. Тиймээс Англи Америкчуудад бууж өгсөн дээрэ гэдэг сонголтыг хийсэн ч шүүх хурлаар ороод цаазаар авах ялаар ингэ ахгуулсан байдаг. Ингээд та бүхэндээ өнөөдрийн мэдээллээр нацист Германы удирдагч агуу одоо удирдагч Адольф Гитлерийн та холбоотой товчхон мэдээллийг та бүхэндээ бас хүргэлээ. Ингээд дараагийн мэдээллээр та бүхэндээ илүү сонирхолтой мэдээлэл ингээ хүргэх болно. Зангийн аудио бүгд хамтаагаарай. Subscribe дарж биднийг дэмжээрэй.